За баярлалаа. Би ч нэг юм ярмааргүй байгаа. Би энэ аж үйлдвэр энтрийг нэг бас нэг энэ үйлдвэртэй холбоотой зүйлүүд улс төржүүлэхгүй холхоо явсан юмсан гэж хичээгээд нэг жил гараа явлаа л да. Тэгээ бас хэлэх систем одоо хэлхэн зөв юм уу гэж харж байна. Бидний эдийн засгийн уналтанд бие биенээс өө хайх хэрэггүй. Энэ дээр нэг явган улс төр хийх хэрэггүй юм байна. Бидний сэргэн мандаж байсан үеийн 12 оны үеийн түүхийдийн үн яг өнөөдөр бол 2-оос 3 дахин унсан. 2 дахин уналтан дээр нь бол улс төрчж байгаад Алтан үеийн засгийн газрыг унгасан. 3 дахь үеийн уналт дээр бол өнөөдөр сайхан биеийн засгийн газар дээр хийж байгаа. Би зөв хэдхэн тоонод хэлээ. Тоо бүгдийг илэрхийлдэг гэж би хэлэх дуртай л да. $108 үнэтэй байсан нефт өнөөдөр $32 болсон. $7,300 үнэтэй байсан зис өнөөдөр $3.9 болсон. $84 үнэтэй байсан нүүрс бүр буугаад одоо бараг 30 одоо 20 руу орлоо. $135 үнэтэй байсан төмрийн хүүдэр өнөөдөр 30 руу орлоо. Тэгэхээр эдийн засгийн импорт экспортын харьцаа өөрчлөгдөө яах вэ? Энээс болж Монгол улс $2.5 тэрбум экспортыг алдсан. Энэ алдалтан дээр Монголын хэрэглээ бууралгүй яах вэ? Энэ уулуурхайн уналтыг дагаж олон баажлын байр, олон жижиг дунд үйлдвэрлэл, олон хүмүүсүүд ажиллагүй болсон. Энэ бол туйлын үнэн. Оюу толгойг дагаж ажиллаж ирсэн 2000 ажлын байр, 2000 гаруй жижиг дунд үйлдвэр хомогдоод өнөөдөр зогсож байгаа. Энэ үнэн. Эний цаана өчнөө олон бэлээ ойдог байсан хүмүүсүүд ажиллагүй болоод, цалингүй болоод, хэрэглээ нь хумигдаад, импортоос татагдаад, үндэсний борлуулалт хумигдаад, худалдан авах чадвар буурсан бас үнэн. Өнөөдрийн Монголын үнэн дүр царай л энэ. Энэ хэцүү зүйл дээр бид нар ядуу эдийн засгаа дэвсчээд энэ улс төрчид дээгүүр ард түмэн сайхан харагдах гэж толгойг нэлж явах хэрэггүй. Энийг одоо бүгдээрээ болох хэрэгтэй. Одоо бидэрт ганцхан зам үлдсэн бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгаан бол энэ бол бизнесийн зарчим. Монгол улсад үнэхээр байгалийн баялаг үнэтэй байгаа үед энэ бүх улсууд орж ирэл унангууд бүгдээрээ гараа явсан болохоос ш ардын намч хөөгөөгүй, Монгол ардын намч хөөгөөгүй, ардчсан намч хөөгөөгүй, манай бүх их хурлын гишүүд хөөгөөгүй шүү дээ. Энэ бол эдийн засгийн зүй тогтол өөрөө мөн байхгүй юу? Тэгэхээр бид нар энийг эрүүлэр харах ёстой. Тэгээ өнөөдөр цорын ганц зам юу үлдсэн бэ гэдгийг бие зүгээр хувь хүнийхөө харж хахад оюу толгой үлдсэн үнэн шүү дээ. Оюу толгой бол Монголын эдийн засгийн хаалганы цорын ганц түлхүүр солихгүй түлхүүр болж л үлдлээ шүү дээ. Энэ оюу толгой хөдлөхгүй бол бидний ирээдүйн 4 жил байтугай 4 сарыг яаж төсөөлөх гээд байгааг би ойлгохгүй байна. Одоо Монголын ард түмэн тэр дундаа үйлдвэрлэгчид нүдэ бүлтийтэл эдийн засаг сэргэхийг харж шít. Хүлээж шít. Энэ хэдэн улс төрчид нь ингээд нэг популизм хийх хүч эвтэйхэн шиг энэ эдийн засгаа сэргээч гэсэн эвээ олчосоо гэдэг ингээд хүлээгээд хараад байгаа шít. Энэ итгэлийг бид нар хийж чадах юм уу? Энэ асуултанд бид нар хизээ хариулдаг хэрэгтэй юм бэ? Одоо тэр өргөж яриад байгаа 1.5 тэрбум төгрөгийн Чингис бонд чинь 1 тэрбум төгрөг нь баялаг бүтээгчдийн хөрөнгө оруулалт болоод орчлоо шүү дээ. Чингисийг тэр үед Чингис бондыг тэр үед 4-5% хүүтэй авч ирсэн бол одоо наа чинь 15% хүү болоод засгийн газар дээр биш ээ, ард түмэн дээр биш. Энэ баялаг бүтээгчдийн нуруунд дээр очичлаа шүү дээ. Энэ улс төр чинь хэлбэлзээд энэ эдийн засаг чинь тодоргүй болох тусам энэ хүмүүсүүд дээр ачаа орчод байгааг бид нар ойлгож байна уу юу? Өнөөдөр нэг энэ оюутлогоо тойрсон $4 тэрбум тухай яриад ах юм. Өнөөдөр энэ баялаг бүтээгч чинь $6 тэрбум хөрөнгө оруулалтыг хийчихсэн энийг одоо алдчихгүй гэсэн айдас тунд хөвж шин. Энэ чинь дотоодын хөрөнгө оруулагч нар шүү дээ. Энийг хөдлөх юм уу? Хөдлөхгүй юм уу бид нар? Эний цаана өчнөө ажлын байр хүлээгдэд байна шүү дээ. Өчнөө 1000 сая тонн цементээ тэр оюутлогоод өгөөд өчнөө 1000 тонн төмөр армут дурыг хийгээд тэр байтугай одоо төмөр ирээсийг цуцлахыг хөрөнгө оруулалтаа хийх гэж тэрнээс айдастай хүлээгээ сууж байгаа ийм үйлдвэрлэгчд үндэсний үйлдвэрлэгчд цаан ч буу болчихлоо шүү дээ. Бидний муу хийж болно, арчилснаа муу байсан байж болно. Тэгвэл өнгөр
Самбуугийн Тэмдэглэгч шүү. Алга байна.